За сайн бацгаана уу та бүхний өдрийн мэнд хүргэе. За би та бүхэнд өнөөдөр цөлжидийг бууруулахад ургамлын биотехнологийн хэрэглээ ямар чухал юм бэ гэдэг талаар илтгэл хэлцүүлнэ. За тэгэхээр энэ дээр болвол өнөөдрийн бидний сууж байгаа хурал болон миний ярих байгаа сэдвийн хүрээнд төр засгийн холбогдох бодлогын бичиг баримтуудыг ерөнхийдөө тусгаад өгсөн байгаа. За та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа хэрэг Монгол орны ургамлын аймаг маань нийт 6 байгалийн бүс бүслүүр 16 ургамал газар зүйн тойрог 19 усны айс ав газруудад орших нийт 7500 орчим зүйл ургамал бол Монгол орнд байдаг. Тэгэхээр 3041 зүйл нь бол одоо дээд ургамал буюу гуурт ургамал 576 нь бол хөвд 2200 гаруй зүйл нь болохоор замаг 1000 гаруй зүйлийн хаг манай оронд ургадаг байна. За тэгэхээр 3041 зүйл буюу одоо дээд ургамлын хувьд экологи эдийн засгийн ач холбогдлоор нь авч үзэх юм бол 800 гаруй зүйл эмийн ургамал 160 орчим модлог ургамал буюу одоо сөөг мод ургамал 1000 орчим нь болохоор бэлчээр тэжээлийн ач холбогдолтой ургамлууд байгаа. За тиймээс экологийн буюу одоо нөхөн сэргээлт, ойжуулалт, ногоон байгууламжинд өргөн хэрэглэгдэх нь бол нэг 70 орчим зүйл нь л бол одоо тарих арга технологи нь ерөнхийдөө судлагдсан юм байгаа. За тэгэхээр манай орны агаарын дундад температур одоо сүүлийн жилүүд бол 2.5 градусаар бол дулаарсан. Нийт нутаг дэвсгэрийн маань 76% их бага хэмжээгээр газрын дойролт орсон гэдгийг та бүхэн мэдж байгаа. За нөгөө гуурт ургамлын маань 15% нь бол нэн ховор статустай болсон. За тэгвэл бид нэр энэ цөлжилт болон одоо ургамлын олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ямар технологиудыг нь боловсруулсан юм бэ гэхээр манайханд одоо нийтлэг явж байгаа бол үрээр тарих үе заадмал буюу мөчрөөр тарих үндэслэг гişээр тарих ийм аргуудыг бол өргөн хэрэглэдэг. Түүнээс энэс бол 50 гаруй хувь нь бол мэдээж үрээр тарих аргыг бол хэрэглэж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсын стандарт хэмжил зүйн газарт бол 10 орчим ургамлын үрийг боловсруулах бэлтгэх ийм стандарт бол бүртгэгдсэн байт юм байна. За ургамлын биотехнологи аргаар ургамал нөхөн төлөвлөх чиглэлээр нэг 15 зүйл ургамал дээр биотехнологи аргын технологи бол бүртгэгдсэн байт юм байна. За уламжлалт буюу үрээр тарих арга технологиудаар бол 30 орчим зүйл ургамал дээр бол арга технологи нь бол оюуны өмчийн газар бүртгэгдсэн байт юм байна. За тэгвэл өнөөдөр миний ярих байгаа нөгөө биотехнологи гэдэг байгаа гол одоо түлхүүрөг маань яг ямар хэрэгтэй юм бэ гэхээр одоо сүүлийн үед та бүхэн бол мэдж байгаа биотехнологиг анх болоод ерөөсөө л тармил ургамлын бүтээмж чанарыг нэмэгдүүлэхээр дэлхийд дахинд хэрэглээд эхэлсэн. Одоо сүүлийн үед болохоор бүр тармил биш одоо байгалийн ургамлын бүтээмжийн чанарыг нэмэгдүүлэх дээр илүү төлхөө хэрэглээ явуулсан байгаа. За хөрс сайжруулах байна. Стресс хүчин зүйл төсвөртэй ген инженерлэгсэн ургамал гаргаж авах байна. Эд хэсэг өсгөр буюу масс үйлдвэрлэлийн чиглэлээр мөн сүүлийн үед бол битаримдац буюу хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ургамлыг биотехнологиар гаргаж авдаг болсон. За тэгээ ногоон байгууламж болон био бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр за эндээс гарсан эцсийн бүтээгдэхүүн өнөөдрийн ярьж байгаа бидний нөгөө цөлжилт нөхөн сэргээлт энэ чиглэл рүү ашигладаг гэсэн үг. За биотехнологи гэхээр уламжлалтаас яг ямар даваа талтай юм бэ гэдэг жаа тий. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ч мөн ургамлыг үржүүлэх дэвшилтэл технологи аргыг бий болгох гэсэн ийм заалт байгаад байдаг. Тэгэхээр биотехнологи арга маань ургамал маань байгаль дээр яг модлог ургамлын хувьд нэг 145 хоногийн вегетацийн үеийнтэй байгаад байдаг. За биотехнологи арга маань болохоор 365 хоногт лабораторийн нөхцөлд бичил ургамлаа гаргаж авах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хугацааны хувьд даваа тал үүсчин гэсэн. Мөн одоо байгаль дээр бид нэг үрнээс нэг бодгал буюу нэг ургамал гаргаж авдаг. За биотехнологийн аргын даваа тал маань болохоор биотехнологийн шууд болон шууд бус аргаар нэг үрнээс 10 ба түүнээс дээш бодгал буюу ургамал гаргаж авах боломжтой. Энэ мэдээж нөгөө их ургамалтай генетик шинжлэлийн хувьд ижил төстэй юм ургамлуудаа гаргаж авах боломжтой. За байгалийн нөхцөлд уламжлалт аргаар бид нэр ургамлыг тарьж ургуулхад абиотик болон биотик хүчин зүйл нь бол маш ихээр өртдөг. За энэний нөлөөгөөр бид нэр хортон шавж юм уу эсвэл агаарын температур хийдэх хурд үндэснээс хамаарат ургас алдах эсвэл бол ажил маань одоо фейлдэх юм ажлууд гардаг шүү дээ. Тэгэхээр энэ үеийн буюу биотехнологи аргаар бол 100% эрсдэлгүй ургамлын нөхөн төлжөл авах боломжтойгоор даваа талтай байгаа. Тэгэхээр өнөөдөр яг манай судалгааны баг юу хийгээд байна энэ чиглэлээр гэхээр үрийн соёлтыг нэмэгдүүлэх чиглэлийн судалгааны ажил хийж байгаа. За энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр уур амьсгалын өөрчлөлт болон одоо бусад хүчин зүйлийн нөлөөгөөр үр маань
маш удаан байдал 50 байдалд ордог болсон. За энэ нь бол мэдээж сүүлийн жилүүд уур амьсгалын өөрчлөлтөд холбоотойгоор 50 байдалд орох нөхцөл бол маш хугацаанд уртцсан байгаа. Тэгвэл бид нөгөө пиццэг хийм биологийн аргаар үрийн удаа байдлыг сэрээгээд ургамлыг одоо үржүүлэх энэ чиглэлийн судалгааны ажлуудыг хийж байгаа. Ингэхдээ пиццэг хийм буюу пиццгийн механик гэмтэл үзүүлэх аргаар химийн бусад химийн үрийн соёлтыг нэмэгдүүлэх химийн нэглэлүүдийн аргаар хошуулан байдлаар үрийн соёлтыг нэмэгдүүлж байгаа. За ингэхдээ бид нар Монгол орны 12 зүйл сарна байгаа тийм. Тэрний маань тал нь 1 ховор статустай болсон. За манайдаар болвол Монгол орны унган эндемик роза байдаг гэсэн байдаг сарна мөн 1 ховор статустай болсон роза лакса болон роза жерарди гэсэн зүйлүүд дээр тухайн зүйл ургамлын үрийн соёлтыг нэмэгдүүлэхэд пиццэг хийм арга хуршуулсан байдлаар туршил судалгааг бол хийж байгаа. За ингэхдээ энгийн үедээ бол 6% соёлттой байсан үрийн соёлтыг өнөөдөр пиццэг хийм аргыг хуршуулан хэрэглэснээр 37% бол соёлох боломжтой гэдэг нь бол судалгааны үр дүнгээр бол харуулсан байгаа. За ургамлын биотехнологи гэж би ярих хэвээр. Тэгэхээр ургамлын биотехнологийн аргаар манайдар бол өнөөдөр амжилттай гаргаад авсан нэг зүйл ургамал бол энэ литиум рутиникум буюу одоо чонон хармаг буюу орс махерсын зүйл байгаа. За орс махерсыг бол бид нэр 2017 оноос хойш орс махерс дээр судалгааны ажлууд хийж эхэлсэн. Шилүү ухааны технологийн сан болон байгаль орчны яамнаас сангуудсан төслүүдээр Монгол орны хэмжээнд чонон хармагийн тархас нөөцийн бол тогтоодсон. За үүнийхээ хүрээнд чонон хармагийг биотехнологийн шууд болон шууд бус аргаар үржүүлэх технологиг бол гаргаад авсан байгаа. Шууд гэдэг нь болохоор нөгөө мөчрөөр үржүүлэхтэй адилхан ургамлын стемлэг гэдүүдээс нь ургамал нөхөн төлжүүлээ тэрийгэ нахиа ошруулах, үндэслүүлэх экс витро буюу хөрсөнд дараа нь хүлэмжинд гадаад талбайд ургуулах байдлаар байгалийн ургамалтайгаа ижилхэн генетик шин чанар бүхий ургамлыг нөхөн төлжүүлж аваад бид нар энэгээрээ энэ витро аргаар одоо шууд болон шууд бус аргаар үржүүлсэн ийм хоёр патентыг оюуны өмчийн газар мэдүүлээд патентаа бол авчихсан байгаа. За шууд бус аргыг та бүхэн товчхон би тайлбарлажээ. Шууд бус гэхээр ургамлын өөрөө нөгөө тоти патент буюу эдээсээ нөхөн төлчих юм чадвартай байгаа гэдэг. Тэгэхээр тэр чадвар дээр онол дээр нь суйрлаад эсийн богинорол буюу одоо калус үсгээ калусс нахаа эд эргэтэн нахаа нөхөн төлжүүлээд тэрнээсээ ургамал нөхөн төлжүүлэх аваар эцсийн ургамлаа гаргаж авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань нөгөө шууд аргаасаа бүр илүү даваа талтай болов явчихж байгаа. За дараагийн нэг зүйл маань болохоор бетула платабила буюу хавтган навчид хус. За манай орны ойн сангийн 10 гаруй хувийг нь бол хус эзэлдэг. Тэгээд дүүний нэг нь бол энэ хавтган навчид хус байгаа. За хусны хувь болохоор экологийн бол маш өндөр ач холбогдолтой ургамал гэж олон улсын судлаачид үздэг. Яадаг вэ гэхээр яг ойн сүхцээс үүсгэд анхдагч ургамал, пенер ургамал нь бол хавтган навчид хус болдог. Тэгэхээр хавтган навчид хусыг бид нар биотехнологийн аргаар үржүүлэх туршил судалгаа хийсэн. За ингэхдээ шууд буюу одоо нэг үе зайдамлын эксплантаас нь ургамал нөхөн төлжүүлэх аргаар судалгаагаа хийсэн гэсэн үг. За тэгэхдээ бид нэг үрнээс гаргаж авсан ариун цохоцоосоо хамгийн багадаа 15 нахиа буюу 15 бичил ургамал гаргаж авах боломжтой гэдэг бол судалгаагаараа харуулсан байгаа. За ингээд энэ витрод гаргаж аваад X витро буюу хөрсөнд дасган ургуулах туршилтын ажлаа бол хийгээ явж байгаа. За энэ дээр бид нөгөө ургамлын биотехнологи гэдэг юмнийхаа давуу талыг би та бүхэнд хэлчихье гэж бодож байна. За тэгэхээр бид нар яг уламжлалтаар ургамлаа тарихаар одоо өөрсдийн одоо мэдрэмжээр хэлэхээр бас буруутгаж магадгүй. Гэхдээ ер нь бол бордоо болон гусалгааг бид нар нөгөө мэдрэмжээрээ хийгээд өчтдөг. За биотехнологийн аргаар гаргаж ирж байгаа ургамлуудад маань хэр хэмжээний ус хэрэгтэй, ямар төрлийн гормон буюу ямар төрлийн макро микро элемент ямар хэмжээгээр байхаар тухайн ургамлын физиологи, морфологийн үйл ажиллагаа нь хэмээн өндөр түвшиндээ явагдаж байгаа юм бэ гэдгийг биотехнологийн судалгааны туршид бол гараад ирчдэг учраас энийг яг үйлдвэрлэлд яг бодит байдлаар хэрэгжүүлэхэд бол давуу тал болоод өчөж байгаа гэсэн үг. За энэ дээр бас тодруулаа хий түрүүний чонон харман дээр болохоор бид нар услгааны нормыг нь тогтоох туршил судалгааг ботаникийн цэцэрлэг түрээлэн дээр хийсэн. За ойлголоо. За дэлхийд одоо 40-60% услгаатай байхад бол чонон хармагийн физиологийн үйл ажиллагаа нь бол өндөр түвшинтэй буюу ургах чадвартай гэдэг нь бол тогтооцсон байгаа. За бид нар дараагийн судалгааны маань чиглэл буюу түрүүнд дурдсан нөгөө битаримдац буюу одоо хүрээлэн буй орчны бохирлыг ургамлаар бууруулах ийм чиглэлийн судалгааг бол хийж байгаа. Ингэхдээ одоо нөгөө энэ витро нөхцөл болон одоо бусад аргаар ургуулах арга технологи нь тодорхой болсон ургамлуудаа
хөрсөндөх хүн металлын бохирдлыг бууруулахад ашиглах ийм туршилт судалгааны чиглэлийг хөгжүүлэн явж байгаа. Гэхдээ тойруулах жамп, хавтган навчид тус, Орос мехрс буюу одоо Чанан арамгийн юу гэж явж байгаа. За энэ дээр нэг товчхон ингэ битэрндас гэдэг байгаа юм нь ургамал маань хөрснөөс хүрээлэн боорсноос ус чийг шин хичээлийн бодисоо авдаг механизм дээр нь тулгуурлаад яг хөрсөнд байгаа хүн металлын бохирлыг өөрийнхөө үндэсний системээр газрын дээрх эрхтнүүдтэй нөөцлөдөг ийм арга механизмээр тулгуурласан ийм технологи гэсэн үг. За тэгээд битэрндасийн аргаар бид нэр ийм тойруулах зам буюу нэг наст ийм манайхан болохгүй газрын ургамал гэж нэрлэдэг. Энэ ургамлаар хар тулны бохирдлыг бууруулах ийм туршилт судалгааг бол хийсэн. Ингээд ургамал ургалтын вегетацийн хугацаанд буюу одоо хавраа 5 сараас 8 сарын төгсгөл хүртэл нийт одоо хөрсөнд байгаа хүн металлын бохирдлыг хар тулны бохирдлыг 31% бууруулах боломжтой гэдгийг бол тогтооцсон байгаа. За ингээд бидний судалгааны ажлынхаа хүрээнд бол нийт 10 зүйл ургамалдаар бол одоо байдлаар туршилт судалгаа хийгээ явж байна. Үүнээс 4 дээр нь бол оюун өмчийн газар патенттай мэдүүлээ, патентаа авсан. 2 дээр нь бол оюун өмчийн газар бол патентээ мэдүүлсэн байгаа. За энэс задлаа хэлэх юм бол ургамлыг биотехнологиор хөгжүүлэх аргынхаа хувьд 4 патент авсан. Тэгээд өрийг нэмэгдүүлэхдээ, өрийн соёлтыг нэмэгдүүлэх дээр бол 1 патентын мэдүүлэг бол гаргасан байгаа. За хүрээлэн боошны бохирлыг ургамлаар бууруулах чиглэлээр бол мөн 1 патентыг бол мэдүүлж байгаа юм. За ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол эрс засвар амьсгалтай манай орны хувьд бол биотехнологийн судалгааг бол энэ туршилт судалгаа үйлдвэрлэлтэй бол нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн байдлаар бол манай дээр ургамлын биотехнологийн чиглэлийн боловсон хүчин бол харьцангуй сайн бэлтгэгдсэн. Мөн жишг технологиуд бол гарсан учраас бол хэрэглэх нийлүүлэхэд бол бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За энэ дээр бол санал гээд нийт 4 зүйл бичсэн байгаа. Энэ бол мэдээж ургамлын биотехнологийн судалгааны ажлыг бол нэвтрүүлэх одоо өргөжүүлэх шаардлагатай. Мөн одоо бодлого хөтөлбөрүүдэд энэ чиглэлийн ажлуудыг оруулж өгөх хэрэгтэй. За мэдээж ямар нэгэн ажил маань нөгөө хамтын ажиллагаа гэдэг юм үгээр бол явахгүй. Тэгэхээр улс одоо шинжлэх ухаан одоо нөгөө байгууллагын оролцоог бол нэмэгдүүлэх шаардлагатай. За мэдээж хүний нөөцийг бол нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За тийм анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.